Монгол улсын Улаанбаатар хот мөн одоо сум суурин газруудын томоохон ажлуудын дахин төлөвтэй ажлыг хийсэн Монгол улсын шилдэг архитектор доктор Батулдгой энэ төсөл дээр ажиллаж байгаа дуусах талархалтай байна. Мөн манай энэ Хонгорч сумын дахин төлөвийн ажил дээр Монгол улсын шилдэг зөвлөхүүд архитектор докторууд ажиллаж байгаа. Мөн энэ Монгол улсын зөвлөх архитектор Мегмаргоо бас энэ төсөл дээр хамтран ажиллаж энд хүрэлцэн ирсэн байгааг бас талархалтай та бүхэнд дуулгая. Энэ дахин төлөвийн ажил олон хэлцүүлэг хийгдэж иргэдийн олон саналуудыг тусгаж авах ийм учиртай. Өмнө энэ ажлыг Хонгорч сумын засварын нурлагч хоёгаар ахлуулан энэ ажлаас ажиллаж байгаа. Бид бүхэн дэлхийн нийтэд гарсан энэ коронавирусын улмаас олон иргэдийг зулуулахгүй мөн одоо санал авах ажлууд бас удаашралтай байсан. Энэ ажлыг бид нар цаасаар боловсруулж манай орлогчор ахлуулсан ажлын хэсэг бас 2 удаа саналуудыг бол бас авсан байгаа. Өнөөдрийн энэ уулзалт энэ хэлцүүлэг бол бас та бүхний саналаар энэ одоо дахин төлөвтөнд тусгах хамгийн чухал одоо нөлөө үзүүлэх ийм уулзалтаа. Өнөөдрийн уулзалт өндөрлөөд үдээс хойш бас дахин эсгсэн уулзалтыг хийх ёстой. Энэ уулзалтанд манай иргэд бас өргөн дэлгэр оролцсон зүйтэй юм аа. За, говийн хөгжлийг дэмжих сан цаашдаа энэ Хонгорч сумын дахин төлөвийн ажил олон ажлуудыг хэрэгжүүлэхэд оюутлын говийн хөгжлийг дэмжих сан төсөв санхүүгийн асуудал дээр томоохон дэмжлэг төлөвцийг бол одоо оруулж ажиллана. За, энэ дээр бол одоо Хонгорч сумын аймаг иргэдийн урлын тэргүүлэгч төлөөлөгч Эрдэнэ Очир одоо удирдах зөвлөлд засвар миний хувьд бол одоо харилцааны хороонд одоо орж ажилладгийн хувьд энэ Хонгорч сумынхаа ирээдүйн хот болох энэ төлөвийн ажил дээр их санал санаачлагыг гаргаж бас та бүхнийхээ дуу хоолойг үргэж төсөв санхүү хэрэгжүүлэх чадны ажлуудад бол нэлээд одоо дуу хоолой болж одоо ажиллаж байгаа. Цаашдаа ч бас энэ ажлыг хэрэгжүүлэхэд олон одоо саналуудыг бид бүхэн дээр одоо төлөвлөж дэмжүүлж ажиллахад бол бэлэн байгаа. Төлөвлөсөн ажлууд бас нэлээд байна. Ингээд Хонгорч сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 40 га талбай дээр хийж хэрэгжүүлэхээр бид төлөвлөсөн байгаа. Түүнээс 26 га дээр нь бид нар одоо шинэ орчин үеийн шийдэл бүхий мөн Европын орнуудын одоо жишг бүхий жижигрүүлсэн одоо хэлбэрийн шинэ годамж төслийг давхар хэрэгжүүлэхээр энэ ажлын буюу оюутлын компани санал тавиад энэ саналыг маань бас хүлээж авч хэрэгжүүлэхээр болоод явж байгаа бас талархалтай байна. Энэ ажлыг харилцааны хороо буюу өдөр суулддаг аймаг иргэд урлын тэргүүлэгч Эрдэнэ Очир миний бие санаачилж байгаль мандаргатайгаар хамтран энэ саналыг оруулаад маш нааштай шийдэгдээд явж байгаад бид бүхэн бас талархалтай байна. Ингээд Хонгорч сумынхаа ирээдүйн хот болох суурийг зөв зүйтэй зохион байгуулалттай төлөвлөгөөтэй мөн одоо зураг төсвийн дагуу мэрэгжлийн хүмүүсийн одоо багаар зөвлөгөөний дагуу маш зөв тавьж гэмээ Хамбогд хотын ирээдүйн төлөвлөлт сайхан Европын одоо жишгт нийцсэн тэдний өнгө төрхийг харуулсан ийм сайхан хотын суурийг бид бүхэн энэ олон мэрэгчлүүдтэйгээр тавьж чадна гэдэгт бол бат итгэлтэй байна. Энийг хийж хэрэгжүүлэхэд Хонгорч сумын ард иргэд оршин суугч та бүхний санал санаачлаг бас ихээхэн одоо нэмэр болно гэдгийг дахин хэлье. Ингээд Хонгорч сумын ирээдүйн хот болох хот төлөвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний ажилд одоо сэтгэл санаагаа санал бодлоо илэрхийлэр ирсэн манай ирээдүйн Хамбогд хотын оршин суугч та бүхэнд амжилт хүсье, ажралыг хүсье. Өнөөдрийн хэлцүүлэгтээ бүгдээрээ саналаа чөлөөтэй илэрхийлж оролцохыг уриалж байна. Баярлалаа.